За нэгдүгээрт нь бол улсын хурлын спикер, улсын хурлын дарга улс зөрчихгүй намжлахж талцаж одоо хуваахгүй байх хэвээр энэ тал дээр одоо ингэж ажиллаж чадах уу? Ард түмний төлөөлөгчдийн дээд байгууллага те улсын хурлын гишүүдийг одоо ялгарлахгүй байх тал дээр ажиллаж чадах уу гэсэн асуулт асууж байна. Энэ дээр бол тодорхой бас энэ тийм байх хэвээр. Их хурлын гишүүдийг одоо олон сонгогдсон, цөөн сонгогдсон, эмэгтэй эрэгтэй, жагсаалтын бус гэдгээр ялгарлах ёсгүй. Улсын хурлын одоо бүх гишүүд ард түмний элч төлөөлөгч мөн бөгөөд нийт иргэн улсын эрх ашиг эрхэмлэлийг заасан байдаг үндсэн хууль. Тийм болохоор бид нэр улс орны эрх ашиг нэгдүгээр тавих хэрэгтэй. Хоёрдугаарт нь намын эрх ашиг тавих хэрэгтэй. Тийм болохоор одоо энэ шаардлага зарчимгүй ярьж их хурлын гишүүдэд улс орны эрх ашигын төлөө улс төрчгүй ажиллана гэдгийг бас хэллээ. За хоёрдугаарт нь улсын их хурлын даргын суудлыг одоо суудл халаах байдлаар ашиглаад 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэж асууж байна. За энэ дээр бол би бас өдөр бас байр суурь илэрхийлсэн. Одоо улсын хурлын даргын одоо энэ суудлыг, энэ албан тушаалыг дараагийн одоо салбан тушаалын шат гишгүүр болгож суудл халаах байдлаар тийм үү ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хийх одоо улс төр хийх байдлаар ашиглахгүй 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг бас аль бие осоор ардчилсан бүлгийн гишүүд бас хэллээ. За мөн одоо бас нам бус байх ёстой гэсэн асуудал ярьж байна. Улсын хурлын гишүүн Тэмүүжин нарын одоо бас санаачилсан хууль байгаа. Улсын хурлын дарга болвол намаасаа төдөлцөх ёстой гэсэн одоо бас тодорхой улсын хурлын чуулган хурлын дэгийн хуулинд өөрчлөлт оруулах юм одоо хууль Тэмүүжин нарын гишүүн санаачилсан байгаа юм. Энийг одоо яаралтай горимоор хэлэлцээд энэ асуудлыг хэлэлцэх нь одоо яаралтай шийдээд явъя. Цаашдаа одоо нэгийн хуулиа сайжруулъя гэдэг дээр одоо бас байр суурь илэрхийлэрэй гэсэн бас энэ бол улсын хурлын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад улсын хурлыг тийм үү улс төрчихгүй байлгахад одоо шаардлагатай одоо хууль эрхцэн зохицуултыг яаралтай хийхэд бол болохгүй зөвлөгөө. Энэ ихтэй улсын хурлын дэх Монгол Ардын намын бүлэг за мэдээж улсын хурлын даргын зөвлөл шийднэ. Энэ дээр одоо бас өнөөдөр улсын хурлыг удирдах байгаа ус удирдлагуудаас санал тавья. Ингээд энэ асуудлыг улсын хурлын даргыг сонгох асуудалтай зэрэгцүүлээд хэлэлцээ гэсэн саналыг тавьж байна. Энийг одоо бас улсын хурлын удирдлагуудад би өнөөдөр томилогддог байгаа учраас өөрөө одоо шийдвэр гаргах хэлэх хэцүү. Тийм учраас уламжилж танилцуулъя гэдэг асуудлыг ярьлаа. Хэрвээ хуулийн төслийг дэмжүүл та намын гишүүнчлэлээсээ татгалзах боломж байгаа юм. Ер нь бол сонгодог парламенттай улс орнуудын бас тодорхой улс орнуудад ийм жишг байдаг. Улсын хурлын спикер бол тийм үү олон цөөнхөөр нам улс төрөөр ялгахгүй ялгарлгүй хандах ёстой. Намын бүлгийн хуралдаа суухгүй байх ёстой. Тодорхой намын байр суурь илэрхийлэхгүй байх ёстой. Мэдээж улсын хурлын дарга энэ ажлаа өгсөний дараа бол улс төрийн намдаа эргээс эргээгээд одоо элсээд ингээд үйл ажиллагаанд оролцоод явах нээлттэй гэсэн юм зохицуултууд байдаг. Одоо англи зэрэг улс орнуудад. Иймэрхүү жишг бол байж болохгүй зүйл биш. Ер нь одоо өнөөдөр улс орны эдийн засаг нэлээд одоо хүндрэх гэж байна. Энэ дэлхийн одоо дайн үүнтэй холбоотой шатхууны үн, махны үн, валютын ан шигэд ард иргэдийн амьдрал маш том одоо үнийн өсөлт, маш том одоо дарамт ирэх гэж байна. Энэ үед одоо улсын хурал дээр бидний талцаад хуваагдаад улсын хурлын одоо үйл ажиллагаа ингэ хоролдохгүй, эрцээ бүрдүүлэхгүй саадуулдаг. Улсын хурлаар хилцэж одоо эцэслэн батлах ёстой хуулиуд нь баталж чадахгүй. Ингээд байвал Монгол төрийн үйл ажиллагаа тасалдана. Тийм болохоор нэг одоо яаралтай улс төрчихгүй явах үүднээс тийм үү. Одоо улс орны эрх ашигын үүднээс намын эрх ашиг нэгдүгээр тавихгүй байгаа хугацаанд бас нам бус байх. Юу бол би болохгүй зүйл байхгүй болно гэж одоо бодож байгаа. Яагаад гэвэл нэг цаг 1 минут тийм үү. Бид нар алдахгүй асуудлуудаа шийдээд засгийн газраа байгуулад улсын их хурлын үйл ажиллагаа тасалдуулахгүй явуулах шаардлагатай байна. Тийм болохоор бол нэгдүгээрт нь улс их орны эрх ашиг, ард түмний эрх ашиг нэгдүгээрт нь тавьж ажиллана. Инként бол одоо хүлээж аваад магаш шуулган одоо шуулган орно гэж ойлгосон. Тий, ер нь одоо даргын зөвлөл хуралдаад даргын зөвлөл дээр дэмжих юм бол одоо бас өнөөдөр хуралдах боломжтой гэдгийг бас ардчилсан намынхан болон одоо бас Монгол Ардын намын бүлгийнхэн бас илэрхийлж байна. Энийг бол даргын парламентд байсан шүү дээ. Энэ одоо их хурлын даргаыг шууд томилдог зохицуултыг яагаад танаа намын зүгээс хийсэн юм бэ? Тэр үед яг үнэмшгүй олох байхдаа та одоо хурлын даргаыг асуулгагүйгээр шууд томилдог энэ зохицуултыг яагаад оруулсан юм?
Энээс онцлоод байгаа гэдэг шүү дээ. 24. Ер нь бол улсын их хурлын дарга дээр тийм ингээд нээлттэй хилцүүлэг явуулаад одоо улсын их хурлын даргыг одоо тийм хүлээн зөвшөөрөхгүй одоо тэгсэн гэдэг одоо хотлоо өнөн буруу зөв мэдээлэл тараагаад үүнээсээ болоод одоо юу гэдгийг олон нийтийн одоо спикер нь хурал даргалж байгаа хурал удирдах байгаа спикер нь тийм үү нэр хүнд нь сулгарчих юм бол тэр хэмжээгээр энэ төрийн эрх барих дээд байгууллага парламентын бас нэр хүнд сөрөг нөлөөтэй гэж олон улс бас тэгж үздэг юм байл. Энэ жишгээр хэлэлцүүлээд те дэмжихгүй одоо дэмжихгүй зүгээр конопройлер хэл энэ дээр бол хэлэлцүүлэг хийх шаардлагагүй 2024 онд орсон юм байна. Яг тухайн үед бол би бас засгийн газрын гишүүн байсан учраас одоо нэг анзааралгүй баталсан. Цаашдаа энийг бас нэлээд эргэж харж ярих хэрэгтэй баха. Спикер нам бус болсноор хүчгүй байх эрсдэлтэй юм. Хүчгүй. Тий, парламент бол тийм үү мэтгэлцээний талбар. Парламент дээр те энэ улс төрийн намуудад зөвшөрлж ойлголцож улсын орны эрх ашигын үүднээс хандах ёстой. Нэгдүгээрт нь хувийн эрх ашиг тавиа, хоёрдугаарт нь намын эрх ашиг тавиад юм уу те асуудал хандаад ах юм бол энэ улсын хурлаас гарч байгаа төрийн бодлого шийдвэр зөв гарахгүй. Тийм болохоор тийм аливаа асуудлыг улс төрийн өнцгөр биш ард түмний эрх ашиг улс орны эрх ашиг бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм болохоор энэ талдаа бас ингэж нейтрал байр сууриас байдаг олон улсын одоо сонгогдох парламентын жишг үүний дагуу тавьж байна л та. Энийг бол би бас буруу гэж бодохгүй байна. Бид улс орны эрх ашигыг нэгдүгээр тавих хэрэгтэй. Ер нь зөвхөн улсын их хурлын дарга биш, улсын их хурлдах тийм үү? Улсын их хурлын гишүүд одоо бүгдээрээ улс орны эрх ашигыг нэгдүгээрт нь л тавьж ажиллах хэрэгтэй. Танд энэ сонгуульыг хийх хэцүү байна уу? Юу бод? Ямаасаа тацсан. Гэхдээ одоо улс орныхоо эрх ашигыг бодоод ард түмний эрх ашигыг нэгдүгээр тавиад ажиллахад бол тийм хэцүү биш ээ. Угаасаа бид нэр үндсэн хуулиндаа тангараг өргөхдөө бид нэр нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэлээ гэж заасан. Намын эрх ашигыг биш, хувийн эрх ашигыг биш. Тийм болохоор үндсэн хуулинд заасан тангаргаал одоо бид нэр тийм үү? Өргөсөн тангарагтаа үнж байна гэдгээл илүү одоо улсын их хурлын дарга илүү хариуцлагажуулж, илүү алгажуулж байна гэж. Хуулийг дэмжихгүй бол яг уу танаа намын зүгээс одоо даргын зөвлөлийн зүгээс ч гэдэг юм. Даргын зөвлөлөөр яаж шийдвэр гаргах ялна одоо. За даргын зөвлөл дээр одоо хэлцэх шийдэн. За эцэст нь тэгээд даргын зөвлөл дээрийн асуудал шийдэгдсэн бол дараа бол улсын их хурл руу орно. Улсын их хурлын гишүүдийн өөрсдийнх нь ямар байр суурь илэрч ямар саналаа өгөх нь өөрсдийнх нь бүрийн эрхийн асуудлаа. Тийм болохоор одоо би их хурлын гишүүдийн өмнөөс одоо хариулт өгөх боломжгүй байна. Хайрцаглахгүй даргын сулаараа орно гэж байна л да. Тэгэхээр нэг эрс хөрг болоо бас дэмжлэг авч чадах болов та үед ямар байр суурьтай байна? За улс орны эрх ашиг нэгдүгээр тавьмаар байна. Улсын их хурл маань тэгээд даргатай болмоор байна. Монголын парламентын түүхэнд одоо ингээд ерөнхий сайдгүй даргагүй нэг өдөр огцорч байсан өнгөрсөн намрын юм одоо тийм харамсалтай гэмээр гунигтай тийм түүх бий болсон. За өнөөдөр одоо Монгол улсын ерөнхий сайд кабинетээ бүрдүүлж чадаагүй. Ингээд тийм засгийн газрын сайд наргүй ганцаархан ажиллаж байна. 1 цаг 1 минут тийм үү засгийн газрын гишүүдийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна. Улсын их хурл маань удирдлаггүй болчлоо. Тийм болохоор одоо улс орныхоо эрх ашигыг нэгдүгээрт нь тавиад дэмжихгүй нь хамаагүй. Ямар ч энэ асуудлыг хэрэг олонхын санал авахгүй бол дараагийн спикерийн асуудал яригдана. Олонхын санал авбал спикер одоо дараагийн улсын хурлын дарганы ажилдаа хурдан шуурхай орох ёстой. Тэр үүднээсээ асуудлыг гацаах биштэй. Чуулганы хуралдаанд оролцоод дэмжихээр бол дэмжихээр илэрхийлээ, дэмжихгүй бол дэмжихгүйгээд ингээд ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа тасалдалгүй шуурхай явмаар байна. Энэ дээр л одоо гишүүд маань ухамсартай хандах болов гэж бодож байна. Улсын их хурлын чуулганы хуралд нөгөө нийт гишүүдийн олон хувь 64 гишүүний эрцээр эхэлдэг. Тэгээ олонхын саналаар асуудал шийдэх. Эрц бүрдэх болоо та ер нь эрц эв нэгдэл дээр өөрөө л одоо ажиллах хэрэгтэй байх хэрэгтэй тийм. Яаж ажиллаж байна? Тий. Одоо ингээд та бүхний нөгөө хагарал хэрүүлж ингээд олон нийтэд гарцуулж ирсэн бид нар бас ил тод асуумаар ах юм бэ. За тэгээд улсын эрх ашигаа эрхэмлээд ингээд бид нэ тийм парламентын үйл ажиллагаа тасалдахгүй явуулах, засгийн газар хурдан шуурхай байгуулах энэ асуудлыг бол их хурлын гишүүд манаас нэгдүгээрт нь тавих байхаа. Тийм болохоор эрс бүрдээд асуудлаа хурдан шуурхай шийдээд явах байхаа гэж найдаж байна. 64 гишүүд нь ороод ирнэ гэж байна. Ороод их байхаа.